холын холд цаст уулсын хойно дорны хаант улсад үзэсгэлэнт гүнж амьдран суудаг байжээ. Түүнийг харсан, түүний тухай сонсон хүн бүр шидэт гэгийн гэрлээр дүүрсэн мэт гайхалтай сайхан мэдрэмжийг авдаг байлаа. Ээжээ, та яагаад над дээр ийм удаа ирсэнгүй вэ? Миний хамгаа сайртай ээж минь гэж хэлвэ. Түүний нүднээс нулимс бөмбөрн нуурсан дарих хүүгээ хөх хүзүүр нь дамжин зүрхэнд нь нэвтэрсэн цагаан гэрлээр бүрхөв. Тэгэхэд бод садва ээж нь түүнтэй үргэлж хамт Түүний зүрх сэтгэлийн хамгийн гүнд нь байсан гэдгийг ойлголоо.